цувралыг 3-1 болгоход ердөө 9 оноо 9 дамжуулалт 4 бөмбөг таслалт байхад л хангалттай байлаа. Яг одоо цуврал 3-1 болцсон учраас ингээд айгүй хэцүү байдалд орчиж байгаа байхгүй. Хож эсвэл гэртээр хасын хүлгүүд бүр ингээд оноо моноо илүү болох юм бол цаа Demarcus Cousins ч гусаад авч магадгүй шүү. За guys ингээд өнөөдрийнхөө тоглолтыг хэдүүлээ сайхан богинохон товч тодорхой ярих гэж бодчих. Заахаа сайхан уламжлалын дагуу сайхан статистик гаргаж тавьж агаад за тэгээ ярих гэж бодлоо. Энэхүү статистикийг бол үндэсний дээдлигийн Facebook хуудаснаас бол авсныг бол дуртахад бол таатай байна. За хамгийн их оноо одоо авсан тоглогч хин бэ гэдгсэн чинь Сэлэг Бодносоос Ахмад Гилберт бол одоо бүх багийн тоглогчдыг бол одоо 2 багийн тоглогчдыг тэргүүлээд 23 оноо авсан байна. За араас нь удаах байранд бол 22 оноонд мэдээж Demarcus Cousins за 20-оос дээшээ оноо авалтыг бол энэ өнөөдрийн тоглолтод бол хийлээ. 18 оноог бол одоо хасын хүлгүүдээс бол их баяр өнөөдөр бүр 18 оноо хамгийн өндөр оноог бол одоо хасын хүлгүүдээс бол авсан байна. За Саруул Эрдэнэ 12 оноо, за Азбаяр 11, Бэлгүн 11, за Young Miller өнөөдөр 14 оноо авсан. За Young Miller-ийн хувьд бол өнөөдөр нэг тийм аим сүртэй тоглоогүй ч гэсэн тэр алдаатай 3 онооны шийдэлт за тэгээд сүүлд нь яг ингээ те яг тэнцсэн игзэгтэй моментуудад бол ер нь ахиулаад тэгэхээр ер нь энэ 14 оноо бол маш үнцэнтэй 14 оноо боллоо. За харин тэр хардаа тэр Tolbert өнөөдөр 3 оноо авсан. За өнөөдөр үнэхээр одоо Tolbert-ийн одоо буруу хөл дээр боссон өдөр юм уу хайш. Тэгээ өнөөдөр ер нь бол Tolbert-ыг баг ашигласангүй дээ. За харин самбарыг харчих 6 самбар бол авсан байна. За ямар ч байсан зургуулаад дефенсив. Ерөөс нь офенсивээс ерөөсөө орж самбараас авахгүй. За самбараар харин тэргүүлсэн тоглогч хин бэ гэдгсэн чинь Demarcus Cousins 12 самбар. За тэгээ өнөөдөр бас дахиад дабл-ыг хийсэн байна 12-22 гээд. За тэгээд өөр самбараас авсан тоглогч гэвэл мэдээж Ахмад Гилберт за 7 самбар авсан байна. За харин хасын хүлгүүдээс 6 самбар авсан 2 тоглогч бол байгаад байна. Az2 байна. За харин Young Miller юу вэ бишээ? Юу хараад байна? Young Miller биш. Tolbert өнөөдөр 6 самбар авсан байх шүү. Ассистаараа тэргүүлсэн тоглогч бол мэдээж сэргэлэн 9 оноо 9 оноо, ассист нь 9 оноо. За харин тэр доор Young Miller 6 оноо. Угаасаа Young Miller-ийн ер нь бол гол хийх ёстой юм бол холбох тийм үү. Гэхдээ энэ хүний оноо авах чадвар бол үнэхээр мундаг юм аа. За харин нөгөө талд ассистаараа тэргүүлсэн тоглогч хин бэ гэдгсэн чинь what the heck? Demarcus Cousins гэдэг ш. 6 дамжуулалт. За дээр 3 дамжуулалттай тулга. За тулгын өнөөдрийн үзүүлэлтийг харах юм бол за 12 оноо, за turnover бол нь 2-ыг хийсэн, 1 бөмбөг таслалттай, 3 ассисттай, за 1 л самбраас бөмбөг авалттай гэдэг. За харин өнөөдөр чөлөө шидэлтийг 5-аас 5 шидсэн байна. 3-аас бол 1 оруулсан 3 шидэд. За тэгээд ерөнхийдөө бол яг ер нь өнөөдөр бол жоохон нэг тийм унтаа байдалтай. Өнөөдөр бол харьцангуй одоо тийм плей-оффын цувралуудын тоглолтын турш гаргадаггүй тийм нэг жоохон ийм нэг чимээгүй тоглолтыг ер нь жоохон хийчихлээ гэсэн нэг тиймэрхүү үр дүн бол гарч байна. За тэгээд тоглолтын тухай ярих юм бол угаасаа ойлгомжтой. Тоглолтын эхний 1-2 дугаар үе бол ингээд дээр дор ороод яваад хасын хүлгүүд тэргүүлээл, Сэлэг Боднос тэргүүлээл. За өнөөдөр чинь бас нэлээд жоохон ширүүн дөрөн бас нэг зодон цохон болчихгоо л те. Юу болов да ер нь бол нэлээд тоглогчдын хувьд бол бас зүгээр нэг ингээд зөрөөд өнгөрч чадахгүй нэг тиймэрхүү моментууд бол маш их гарч илээ. Ялангуяа Demarcus Cousins Бэлгүн хоёрын хооронд бол нэг тиймэрхүү ширүүн харц гарч байна. Дунд нь Az2-тай Demarcus Cousins-аас гарч байна те. Ер нь бас үзэгчд рүү хүртэл ингээд одоо юуны хасын хүлгүүдийн X менежер гэснүүдээ нэг тийм залуу бас дундуур нь бас Cousins-тай шүргээцэлтэл авч явах жишээний зөв нэлээд ширүүн тоглолт бол боллоо. За тэгээд тоглолтын 4-р үе дээр бол өнөөдрийн тоглолтын хувь заяа шийдэгдсэн. Тэгээ яалтчгүй зүгээр нэг үннийг хэлэхэд бол хасын хүлгүүд гэдэг энэ баг бол зөвхөн одоо тэ легионер тоглогчид гэхээсээ илүүтэйгээр Монгол тоглогчид нь бол үнэхээр өөрсөндөө итгэлтэй байна, өөрсөндөө үнэхээр зохицож ажиллаж байна. За ядаж одоо ингээд тэ Сэлэг Бодносын Cousins Ахмад Гилберт ингээд суугаад өгөнгүүд Сэлэг Бодносоос яг хин гарч ирж байгаа ингээд тэгэнгүүт одоо тэ Сэргэлэн Баатар бол нэлээд одоо бас ингээд те үнэхээр сайн хамгаалтыг хийж чадчихээн. За Базаргүр өнөөдөр бол нэг бас ойлгохтой харагдсангүй. Гэхдээ араас нь те Батбаяр ч гэдэг юм ингээд хит хитэн юм нэг юм
тоглогчд байна. Гэхдээ үнэхээр хангалттай биш байна Сэлэнгийнхэн бол үнэхээр. За хасыг хөлгүүд бол энэ дээр бол үнэхээр илүүр хийж чадчихна. За тэгээд мэдээж одоо гавьятыг бол дурдахгүй бол болохгүй. За тэгээд өнөөдөр бол especially сэргэлэн гэдэг энэ хүн бол үнэхээр 9-9-4 гэдэг одоо үзүүлэлтийг бол хийлээ те. 9 оноо 9 дамжуулалт 4 одоо бөмбөг таслалт хангалттай байлаа сэргэлэнгийн хувьд. Гэхдээ энэ статистик бол зөвхөн одоо ингээд цаасан дээр буусан статистик боловч буугаагүй одоо тэр хүний үр нөлөө бол өнөөдөр бол тоглолтыг бүрэн утгаар нь бол контролдод ингээд явсан гэсэн. Тэгэхээр өнөөдрийн одоо тоглолтын баг шилдэг тоглогч гэд хэлчихэд бол сэргэлэн бол авцад юм буруутахгүй гэж би бол үнэндээ бодож байна. За тэгээд дараагийн тоглолтоор ер нь бол маш ширүүн уур амьсгалыг бол ухтна гэж бол би бодож байна. За яагаад гэх юм бол Cousins-тай шууд холбогдно. Энэ хүн нэг л хожигдох юм бол тэгэл гэрээ дуусна гэсэн үг. Одоо 2 сар хугацаа гэдсэн чинь хагас финалийн шатн дээр хожигдоод явах юм бол хэцүүднэ. Тэгэхээр дараагийн тоглолтын дээр Сэлэнг бодсон бүр заавал тэрний дараагийнх дээр ч гэсэн заавал тоглолтыг одоо тэнцүүлж ингэж 2 хожлыг одоо дараалж авах маш одоо тийм хэцүү хүн даалгавартай тулж байгаа юм. За тэгээ юу болох нь хэдүүлээ харцгаая. За ингээд дараагийнхаа хэсэг рүү харцгаая. За ингээд DeMarcus Cousins Монголд цуурлын маань бас нэг хэсэг болсон те. Одоо Сэлэнг бодсон owner Наранбаатар буюу Наба. За өнөөдөр ингэж постлжээ. За бөөн хэрүүл уруул зүудэл сэрлээ Томми бэлгүү. За зарим нэгэн шинээр үзэж байгаа хүмүүс энэ одоо юун пост вэ гэдэг ингээд ойлгохгүй байж магадгүй би дахин тайлбарлаж өгье гэж бодлоо. За Наба бол ингээд тоглолт за цуурал эхлэхийн өмнөх өглөө шууд ингээд одоо бэлгүүнлөө бол ингэж атаклсан сэрээрээ мэрээрээ гэсэн тийм постууд бол ингэж хийж баг энэ цууралд баг ингэж уламжлал болж ирсэн нэг юм хөргөн нэг тийм жохтой нэг постууд бол байгаа. За тэгээд өнөөдрийн пост бол нэг иймэрхүү бөөн хэрүүл уруул зүудэлж сэрлээ гэдэг нэг юм постыг бол явуулсан байна. Гэхдээ нэр өнөөдөр бол бас тий DeMarcus Cousins баг л босоод авах хүчил шүү дээ тэр Аз хоёрыг бараг л нэр ойрхон байлаа да бас те ер нь бол хэрүүл уруул зодон цохион бүрүүрэн дөхөөдлөө шүү баг. За хэрвээ дараагийн тоглолтын дээр буюу одоо те цуурлын 5 дахь тоглолтын дээр хасын хүлгүүд бүр ингээд оноо моноо илүү болох юм бол цаа DeMarcus Cousins ч гусаад авч магадгүй шүү. Одоо алдаадах юм байхгүйгээс ядаж нэг гусчаа юу даа гэл тэгжиж магадгүй шүү. За мөн араас нь одоо тоглолтын дараагаар бол Наба бас дахин одоо хөлгүүдэд бол баярыг бол хүргэсэн байгаа. Хөлгүүдэд баяр хүргэе. Боднос одоо эцсийн хүртэл тэмцэн бууж өгөхгүй. За яг хөө иймэрхүү постуудыг яагаад ингэ оруулаад байгаа энэ төр гэж хүмүүс бас бодож иж магадгүй нөгөө багийн эзэд өөрөө иймэрхүү гоё актив байхаар одоо юм гоё сонирхолтой байдаг байхгүй те ингээд тоглогч одоо багийн эзэдийн хооронд ийм гоё жок мог ч юм хэлдэг янз тиймэрхүү юмуд ингээд постэр ч хамаагүй ороод ирэхээр ер нь бол тэр одоо фанатуудад одоо үзэгч бидэнд бол маш сонирхолтой болж өгдөг. Тэгээ зарим нэгэн бас багийн эзэдүүд бол ер нь тийм жоохон одоо дуугүй чимээгүй те ингээд нэг тийм сошиалд итгэхгүй байгаад идэг. Тэгэхээр нэг иймэрхүү пост мостыг тавьж байгаа. Одоо чинь энэ Набагийн ямар багтаа юм бай. Үнэхээр гоё актив хүн юм бэ гэдгийг бол одоо чинь постуудаар нь бичлэгүүдээр нь бол орж харна. Өдөр болгон пост бичиж идэг. Өдөр болгон ингээд те бас ингээд бичлэгээ оруулаад франчайза зараад ч юм уу те ингээд явж идэг. Ер нь бол өөрөө бол маш их гар бие оролцдог. За тэгэхээр одоо бодносод яг ямар нөхцөл байдал тулж ирсэн бэ гэхээр маш их хэмжээний мөнгөийг бол угаасаа DeMarcus Cousins төгсөн байгаа байх гэж бодож байна. За яг одоо тэд идгсэн мөн угаасаа нийтэд бол зарлагдаагүй. Гэхдээ ямар ч одоо бас тэ хямдхан бол ирээгүй тодорхой. За тэгэхээр бас бодносынхан маш их мөнгө зарцуулж Cousins-ыг авчирсан учраас тэдэнд төрөөсөө хүсэж байгаа юм юу вэ гэхээр аваргын бөгж, аваргын цом. Тэгэхээр яг одоо цуврал 3-1 болцсон учраас ингээд айгүй хэцүү байдалд орчиж байгаа байхгүй. Хож эсвэл гэртээ хайр. За guys ингээд өнөөдрийнхөө одоо бичлэгний төгсгөлд хэдүүлээ бас нэгэн гоё мэдээгээр төгсгий гэж бодож байна. За энэ юу вэ гэхээр за 2025 оны Азийн аварга шалралт тэмцээн бол Сингапур улсад зохион байгуулагдаж байгаа. За тэндээс бол манай Монгол болон Монголын одоо эрэгтэй эмэгтэй 3x3-ын одоо баг тамирчид бол явсан байгаа тийм. За яг одоо харагдаж байгаа бол одоо эмэгтэй 3x3-ын тамирчид бол байна. Ариун цэцэг, нарангуй, бүлбүл, хулан гэсэн ийм дөрвөн одоо тоглогч бол явсан байна. За сая 255-аас одоо Тайваны шгшээ багтаа бол тоглосон. За баг нэг 13 4 минут бишээ. Тэгээ ер нь бол яг нийт хугацаагаар нь харах юм бол нэг 13 4 минутын тоглолтыг бол хийсэн байлаа. Бас нэлээд ширүүн бас нэлээд жоохон хүнд тоглолтыг бол хийсэн. Ер нь бол харагдсан. Тэгээд
тоглолтын та бүхэн угаасаа YouTube-ийн одоо 3x3-ын аль биесны сайтаар нь ороод үзчихээрэй. За тэгэхээр энд бол ямар нэгэн бичлэгийг бол ерөөсө гаргах боломжгүй байгаа шүү guys. Тэрийг бол дахин давтаж хэлэх нь бол зүйтэй. Ямар нэгэн copyright, copyright strike ирэх юм бол асуудалд бол орж байгаа. За тэгээд энэ тоглолтын дээр нэг онцлог нэг гоё момент байгаа. Тэрийг та бүхэн үзээрэй. Монголын багийн 17 дахь оноо болон одоо Тайваны 14 дахь оноо. Яг энэ хоёр ингээ араасаа ингээд 3-аас одоо хийцэн 2 онооны тийм одоо юу тоглоомнууд байгаа. Энэ бүр ингээд ерөөсөө нэг 4-5 секундын дотор л 2 ингээд 2 оноог авцсан. За тэгээд тэр Тайваны тэр хийж байгаа тэр булангаас эргэж шидэж байгаа тэр 3 одоо 2 оноо юу вэ? Тэр бүр miracle хоёр бүр эргэж харснаа шидсэн ч нөгөөт нь бүр ингээ явж цон гэд амар гоё орж байна. За тэгээд тэндээс нь зөрүүлээд одоо манайх үргэлжлүүлээд 17 хоног авсан байгаа. За тэгээ та бүхэн энийг бол үзээрэй. За харин дараагийн тоглолт нь хизээвэ гэсэн чинь өнөөдөр 7:45-аас байж. За энэ бол одоо яг Монгол цагаараа байгаа шүү. Оройн 7:45-аас Таиландтай тоглоно гэж. За харин энд манай Монголын 3x3-ын эрэгтэйчүүд байна. Анд байна, дүлгөөн. За отхон жаргал гэсэн ийм дөрвөн одоо тамирчны бүрэлдэхүүнтэйгээр явжээ. За одоо 6:55-аас Сингапуртай тоглоно. За тэгээд үргэлжлүүлээд Хонконгтой 8:35-аас тоглоно. Тэгэхээр одоо бидэнд 3 тоглолт араас нь үзэх ийм хуваарал байна. За тэгээд энэ хүртлээр хамт үзсэн одоо бүх үзэгчдэд баярлалаа. Та бүхэнд лайк and subscribe хийж амжааг бол лайка дараад тэгээд дараагийнхаа бичлэгүүдээр хийдүүлээ маш гоё бичлэгүүдээр уулзцгаая гэж бодож байна. Тэгээд цувралын 5 дахь тоглолт сэлэг боднос болон хасын хүлгүүд цаашгаа дахиад одоо аваргын төлөө үргэлжлүүлэх үү? Эсвэл цувралыг сэлэг бодносчод одоо ялж 3-2 хайрцаатаар үргэлжлүүлэх үү? Улам ширүүн болно л гэсэн. Маш сонирхолтой одоо цувралын 5 дахь тоглолтыг бол бид хүлээж байна. Бидний хүлээгээд тахтай. Бид бол хүлээж байна. Тэгээд дараагийнхаа дугаар уулзъя. Bye. See you guys.